Бороотой шин том осол гард юм аа. За тэгээ цагдаа нар юу болсон бэ гэж шалгахдаа мань хүн 30-40 насны залуу том тракинг мөргүүлснээр аним эхэлдэг. За тэгээ эмнэлгийн орон дээр очиод ямар ч ахил дэвшил авахгүй байсаар мань хүн нөгөө ертөнц рүү залгад юм аа. Бухны орон руу чад хийгээд нүдэ нэгээд амьд үлдчихөө гэж сэртэл өөдөөс нь 20 гаруй насны Европ залуу огтнаа. Тэгэл бөөн баяр болоод өөдөөс нь яриад инээжээл үнсч мүнсэл гачин жигтэйхэн байна. Тэгээ хажуу талд нь маань нэг эмэгтэй хүн бас Европ бас л мишээгээл. За энэ чи юу болоод байна? Эмнэлгийн оров шин мүү? Энэ ямар хачин хүмүүс вэ гэд өөрийнхөө биеийн төртлөө баг насны хойд төрөл бол дөнгөж төрсөн бацаан байхаа мэднэ. За тэгээ маань хөөж нэг жоохон ойлголт аваад энэ аваа тааж мэдэх гээл. Божигнуулж өгнө 80 цаашаа гүүгээл. Тэгээд яг дотор нь өмнөх 30 насных нь бодол бүх юм үлдсэн байгаа. Нэг өдөр сонхоор харж идэл юу болсон бэ? Ямар сони юм бэ? За хөдөөл юм шиг байна да. За нөгөө нэг бууцныхын гэдэг дээр нэг чичтэй ингээ байж идэл. Аав нь сэлмээр зүр. Бэлтгэлгээл нүдэж өгнө. Хүлсээ гаргац. Тэрийг хараад гайхаад. За одоо хүртэл энэ сэлэн бэлмээ бэлтгэх гэдэг нөхдөд байгаад байгаа юм бах та гэж гайхсан чихтэй толгоо танк идэл цохоод унаад сэтэл борны хүч чадал хүмүүс туслаач гэл балаарч тэнгүүд манайч юу хошнол вэ гэтэл гинтл толгоо хүчнээр арилал баах ногоон гэрлэсэл шидий ертөнцийн нэг чичгээл гайхаал анимаа цаашаа үргэлжлэнэ. Тэгээд энэ амтманд нь хүртэл гайхалтай том чихтэй юм байна. За тэгээд цаашаа яваад өвөл болцсон. Манай алхаа явт сурцсан. Тэгээд өөрхөн тоглоом хайгаал хүн сонж явж байгаа авдралт юм аа. Тэгээд тэрийг нийтэл дотор нь нэг том ном биш шүү. Тэгээд тэрийг гаргаад уншиж өгнө. Ийм ертөнц зөөр юу хэрэгтэй тэ? Тэгтэл баахан ууц хараа муу байгалийн хүч гээл чадвал гээл бичсэн. Манай онч гайхаал юу юм болоо гэл. Хондо шидийн ном болоод уншаад байгаа юм л да. Тэгээд нэгийг уншаад турш үзнэ давархан заваа. Тэгтэл ямар ч үг мөг хэлэхгүйгээр шууд ингэ бодлороо ингэ усан бөмбөлөг гаргачнаа. Тэрэн дээр гайхсан ч давтаал игээд идэм байгаа ч тийм. Тэтгэээс ирсэн өөр ертөнцид чи юм хийж болно гэд хинчээсэн бөөн баяр болол давтаал энэ бодлохын хүчээр бөмбөлгүүдээ гаргаж өгнө. Өөрөө анхаарлаа төвлөрүүлж яваад илүү сайн гэдэг хичээнэ. Бас болтгүй нөгөөх нь унаал нөгөө баян нөгөө бэлтгэлээ давтаал хийгээл. Ямар ч дээшлэхгүй. Нэг хэсэг явнаа. Тэгтэл нэг өдөр аав нь бас онгороо залуу тэнд бэлтгэлээ гээл клиптэл байжсэн чинь. Манай хүү санаанд шидээр аавгаа толгоо гоочнаа бөмбөлгөөр. Тэгээ санаа зовоод нэг хэсэг юм сураад энэ уснууд өдөрт сурдаг. Тэгээ бөөн баяр болол. Гарныхаа нэг хуруугаад бөмбөлгүүд гараад буудаж өгдөг юм байна тест. Энэ сурсан үчирээ бүр төлрүүлж байгаа л намаа бүр харж байгаа л нэг юм уншаал. Нөгөө бөмбөлг нь бүр томрол асар хүчтэй том бөмбөлг гаргаад дэврхэн ханыг цөмлөд бүр гадах орчин тэнгэрийн одоо задлаад ингэ цэлмэл айчнаа. За энийг анзаарсан ээж он юу болоо яав гэл дээд давхрт өөрч иртэл. Манай бацаан тийм хийцэн байгаа. Тэгээ ээж бөөн баяр өөрөө эдгийг шидтэн болохоор за хүүгээ шидтэн болох нь ямар гоё юм бэ багш хүслэе гэл яар. Ээдэж аав нэрхтэн болсон толгүй сэлэмчин болох нь болно гэл тэмцэлж жагаад ээжийнх нь ялтар төгснөө мэдээж эмхтүүнд хэлчихвэ. Тэгээ шидийн багш дууднаа. Тэгээ залуухан эмэгтэй ирдэг. Дөнгөж төгсөд удаа гэж аваас. Ихтэй бол сайн шидтэй. Шиднүүд дотор нь олоо баадаг. Тэгээ хүүхдүүдэд танилцаал нэг гэрэгнээ танилцчихсан. Манай атсан бас эхлэхгүй. Чи ямар намх юм бэ гэж. Багш нуурлал сонирмолол. Юу ярьж байгаа юм ямар бүдүүлгэн бэ гэтэл тэгэл нөгөөч. За энэ ч дутгын комплекс нөхөр андаа байна гэл дотроо бодоод нөгөө өмнөх дэлхийн 30 гарцсан настай ч юм. Бас нэг нэг уншаад байгаа юм шиг байна. Тэгээ багш нь миний шамаа хаана юм гэл бас зүрүүлээ хийнэ. За яг заахаас таа гэл гонхтой юм тэгэл.
маргааш нь хичээлд орноо. Манай залуу үед бол яг өмнөх амьдралынх нь трама бол үлдсэн. Жоохон бас сэтгэл гундуур үед бол зөндөө энэ аним дээр харагддаг. Гэмсэн маягийн санаа зовсон өөртөө итгэлгүүд гарч ирнэ. За тэгээ багш нь хүчээ үзүүлж чад харин ээж их нь хамгийн хайртай модын санаанд байдлаар унгачнаа. Өөрийгөө амар кул гэж харагдчихна шатсан шиг. Тэгээ хин тэрэндээ санаа зовоод гүйжчихэд нөгөө модыг нь за нөгөө нэг л бурхны хүч чадвар зовж байгаа хүмүүст хүчтэй мөгөөч гэх одоо нэг тиймэрхүү маягаар модын сэрэдэл бүр цэцэнгэл зурагчнаа. Тэгээ манай хацсан ч бөөм баяр бол бас багшаас мэдээлэл хийж ашиглалт юм байна л. Тэгээ нөгөө санаа зовсон багштаас урам өгөөд үг мөг хэлнэ. Бас өмнөх амьдралын туршлага байна залууд. За тэгээ энэ өрөө болохоор бөөндөө сайхан гэр бүлийн халуур амьсгал гаргаад хоол унд хийж идж байгаа эхний бүлэг манд дуустгаа. За тэгээ хоёр дахь бүлэг дээр аав ээж нь өнгөрснөөр эхэлнэ. Аав ээж нь өнгөрсөн ийм үед болохоор мань хүн бол гэртээ тоглоол эсвэл гэрээс гарахгүй унтаал гэж байдаг. Ийм нэг лөөсөр залуу гэдэг бүр готролд орсон. За тэгээ энэ өрөө болохоор гэрт нэг хитэн гарууд орж ирээд мань залуу зодоод гэрээс нь бүр авахч байхгүй болох уурлаад ивдлээд энэ залуу хөөгөө явуулнаа. Тэгээ мань залуу гудамжинд баг тоогч ийм үйл явдал бүр тарцсан маяг энэ алхаа явж хагаад гурван залуу хүнийг хараад трак очоод дайрахж байгаа зараад тэгээ урдуур нь ороод өөрхөн амиг цолдгоо. Сизник дээр яаж эхэлдэг энэ үед болохоор инээс өссөн байгаа. Тоо хөр хүчтэй болсон бүр тоглоомод дийлс мис өдөртөө болсон байдаг. За тэр нэг өөрөө багштай ярьж хэлсэн юм сүнс чөтгөр мотор яриад манай зөвлөгөө өгч шүү. Тэгээ ямар зөвлөгөө гэхээр багш нь өөрөө ногоо өстэй. Тэгээ ногоо автар цэнхэр туяатай тэгээ тэрнээсээ баахан бас их санаа зовдөг. Ягаад гэвэл юм ногоо туяатай ийм өстэй дээрс тухандаа өртөө хүмүүс бол чөтгөрийн муу санаатай хүмүүс гэж энэ ертөнцид бол хайрлагддаг. Тэгээд тийм хүмүүс таарах юм бол гэр бүлийг ч устгах тийм аюултууд бол сэрэмжлээрээ нөгөө хөтө сэрэмжлүүлэх өгнө. За тэгээ өглөө нь болоод тэгээ бэлтгэлтэй орноо. За манай бацаа болохоор бүр усан бөмбөл галдан бөмбөл аль аль нь гаргаж чаддаг. Өчрөгдсөн байна. Хөөхөн том болцсон. Өсмөс нь халмигтаад. За багш нь энийг хараа бишрээл дээрээс нь яаж ингэ хэлэхгүй гараад байгаа юм бол гайхалтай гайхшвал байж л. За тэгээ сэлгэний бэлтгэл явна. Аав нь мэдээж өнгөрөөл өөрийгөө заагаал гайхуулаад зааж өгнө. Нөө одоохондоо сэлгэндээ бол муу. Өстө бүр аач байхгүй. Болоод ангуудад төс өдрийн гоё тэмдэглэж үзээд аав нь тэгэл гоё бэлэг мэлгөөл гэрийнх нь ааваас нь эхлэв. Манай анхны сэлмэ ааваас авнаа бэлгэнд. Тэгэл санаа зовсоор аав нь бөө сургуулаа хэлтэл өнгөрөөл нөгөө сэлмэ гартуулах читэл ээж нь толгой одоо болно ч гээл. Ээж нь болохоор хүүдээ ном дуртай юм чинь гээл. Шидийн ном хэлгэлдэг. Манай хүүж бас ном дуртай бомбоор болоод уншаал судлал баярлаа гэж өөрн байж тэл сүүлийнх нь бэлэг нь болохоор багш нь өгнөө. Аав нь тэгэл жоохон их шүү. За юу ном сэлэн багт л гэдэг маягаар. Одоо багш нь болохоор анхныхын шидэд төхөөрөх саваг бэлгэлдэг. Баг өмнөх дэлхийд бол зөндөө ингэж доромжлуулж зовж үдсэн залуу байгаа. Тэгэл сургуулийнх нь банк жишин хамт хүрээлүүд нь байнга доромжлон сүултээ бүр гэрээсээ гарч чадахгүй. Зүгээр хаалгаас хөдөл нөгөө хэд нэрэл гэж шоолж байгаа юм шиг. Бүр санагддаг болсон. Тэгээ энийг төлөө тэмцээд хичээгээч бүр дийлхээ болцсон. Энэ нөхцөл хэцүү өртсөн залуу байсан байна. Тэгээ гэртээ бүр тоглоо суучдаг. Тэгээ өөрийнх нь өмнөх дөрөвөө энийгээ төсөөлөө. Одоо энэ ертөнцид энэ амьдралаа хаяад бишнэр эхлэх ёстой гэдэг зүйлээр маргааш өглөө болно. За тэгээ багш нь хүчилсээр аваад манай залуу гаднах хөштэй танилцуулга явъя гэд мөртөөгөө хөдлөнө. Тэгээд манай залуу болохоор айдастай трама үлдсэн нэг юм шиг болохоор нийгмээс хөндийн үнч явахгүй гэж гүрийж байгаа л. За нэг явъя да гэд. Айдастай нүдээ баг багаар нэгээл замдаа гарнаа. За тэгээ явж идэл тосны үүдэд харна мөр унтсан. Үүдээс нь хөөхөн нэмсэглээд гараараа далнаа. Манай ч бүр харч чадахгүй бүр айдаг байсан чинь бүр гайхсан дээр хараад
Ух ингэж хүмүүс нийгэмдээ мэдлдэг юм уу гэсэн. Анхны мэдрэмж бараг авч ийна. Хотох нь бүгд үгүй сайн уу гэд бүгд мэдлээл бүгд таллаад бүгд гоё ярьцнаа. Агуудын мэдрэмж авч байгаа залууд бол үнэхээр гайхалтай санагдана. За багштайгаа цаг аялж явж байгаа. Багш нэг дажгүй тал болоод тэрэн дээрээ зогсдноо. За тэгээд шавьдаа хэлдэг. За би болохоор би чамд сүүлийн ингээд удаа хүчээ харуулнаа. Нэг л удаа харуулах болохоор сайн зэжлээ сураарай. За юу гэл шавьдаа анхудаа өөрийнхөө хүчийг харуулахар болдог. 恵みをもたらし、賠償なる存在に力を見せつけよ。神なる金槌を金床に打ちつけて意図を示し、大地を水で埋め尽くせ。ああ雨よ、すべてを押し流し、あらゆるものを駆逐せよ。氷室にいます。Санамсаргүй байдлаар ингээ хүчээ үзүүлж байгаа анги буугаад моргийн гимтэж тэгээ маш хүчтэй чадал харуулсанд бол хажуудах модсууд байхгүй болсон байдаг. За энэ дараа мэдээж багш нь гэлс нөгөө идэг хиттэй хэрэглээд хүрхэн моригоо ингээд итэгээд авдаг. За үүний дараа тэгээ шав нь болохоор багшаасаа сурсан зүйлээ үзүүлэхээр болдог. Тэгээ багш нь өөрийгөө хамгаалтаар битүүлээд шавь нь болохоор дотроо их юм олон юм бодсон байгаа. За шууд шийдэ гаргаж болохгүй. Багш худлаа нь бас шийдэ уншихгүй л гээл шийдэ уншаад эхэлнэ. 今日が最後だ。もっといろいろ話していきたかった。Борон норуулуур шорон шур манай ч баахан юм ярьж байгаа л амар том шийд хийгээл тэнгэр мэнгэр сэлмэлгээл тэгэл өөрөө юу ч болоо юм шиг ингээ модон дээр бишгээ сууж тэ. Тэгээ багш нь хилдгээ босч байгаа. За ингээд чамд бол сурах шийд ингээд үлдсэнгээ. Миний хичээл энэгээр дууслаа гэдэг. Энийг бол мэдэгддэг. Тэгээ дотроо болохоор өөрөөс нь илүү хүчтэй бол аль хэдийн мэдсэн өөртөө санаа зовж идэг. За ингээд багш энэ хоёр хичээлийн сүүлийн өдөр болж таардаг. Чи үнэхээр гоё хоол идэг, гоё зааж өгсөн гээл. Даав нь болохоор үлдчихэлтэй би чамд бүх мөнгө төгрөг нэг цалин гэж нэмнэ гээл. Сүндээ ятгах үзнэ. Манай дахиад хэдэн жил байгаа ч гээл. Цааш багш зөвшөөрдгөө хийх ажилтад бол цаашаа зорилго яваад өгнө. За аргач хундаа гэд үлдээгээд манай залууч гониглал. Тэгээ багш нь салгахсандаа дараа уулзахын бэлгэдлгээд өөрийнхөө зөөж исэн ногоо юм авгийнхаа энэ тэмдэг болох зүйлтийг өгдөг. Тэгээ энэ олцуулт нь болохоор маш чухал. Цаашаа энэ дээр амар их ач холбогдол өгдөг байгаа. Тэгээ энэ багштай уулзах хүртэл энэ зүйлтэй багшийнхаа авгийнхныг олдох гэх юм уу те. За тэгээ энэ хоёрыг салхаас ингэж дуусаад 2 дугаар анги нь төгсдөг байгаа. Оо үйл юм байлаа. За 3 дугаар бүлэг дээр сургуультай авчиад нар үүдийн маань тараад гэртээ харж итэл за нэг малхаа өнгөцсөн бүр шавар болцсон хүүхдийг таллаас нь чулуу шидэж байгаа сахилахгүй бандрыг харнаа. Тэгэл оноо чинийг тэсгүй шууд очил нэг усан бөмбөлгөө ирлээ. Нэгийн зөгч унгачдаг. Тэгэл нөгөө ч гайхаал юу усан бөмбөлөг хаанаас гараад ир чи юу вэ гэл нөгөө чи ботч мохалтаал соо эдийн багшаасаа сурцсан тэдрийг ашигланаа. Тэгээ энийг ойлгоцсон нөгөө хөлтөч чинь бүр айсандаа уйлаа зогтой авчихна. За тэгээ нөгөө хөлт дээр очил зүгөөрөө яасан бэ гэл нүүдэн бүр норцсон даарцсан юм ногоо өстэй ээлх байдгаа дэлбэнчтэй. Араа чин босгоол нөгөө сурсан эдмэрээ нөгөө цаанцын баг угаах нь холгоо тэгэл дээрээс нь осмосоосгаад хөвчлөлтэй бас хэрэглэн толгой. Цэс дээрээ байхдаа
хүнтэй бүр хүнээс уучлахгүй байдгаа хүнтэй харилцаа өсгөх чаддаг байсан залуу маань нөгөө кул аваас баахан сургамж авч чад маргааш найзтайгаа уулзаад уучлах байна. Бүр сандраа яхаа мэдгүй хэлж чадахгүй. Тэгээ аавынхаа дэмжлэгээр дэмжүүлээ хичээсээр хагаад ингээд найз нь уучлаад гараас нь хөтлөөд ингээд чам уучласнаа хэлээд ийм гоё найзтай болж байгаагаар энэ 3 дахь ангид төгсдгөө. За тэгээд өвөл болоод рүүдис томроод тэгээд тгий чин жирэмсэн болсноо мэдгэнэ. Тэгээ аав нь бөөм баяр рүүдис ч бас дүүд болох нь гээл. За тэгээд цаашаа бас хөгжилтэй болно. Бас болоо ганцхан дүүтэй болохгүй. Өмнө хэлсэн шиг тэгээд сахилгагүй аваас нь болж тэгээд гэр бүлийн уур амьсгал тэр чигээр өөрчлөгднө. Тал баахан гомдгилсан ямар шүдэрт хүрэх бол яах вэ? Үүслэгчийг хөөх болов гэл. Зөндөө ийм атлет ингээд ийм юмнууд яваад байгаа. За тэгээд цаашаа өрнөд мэдээж хамгийн сүүлийн эцэн дүнээр ээж нь болохоор зөвшөөрдгөө ингээд тодуудлагын өвөл дуусаад 100 ирэхэд рүүди өөрийн мэдлэг ингээд 2 дүүтэй болж цаашаа нэмэргэлтэй 2 хүрхэн дүүтэй болдог. Хоёулаа эмэгтэй. Энэ баярыг ухтаад нөгөө ээлжчин хурц ирнэ. Тэгэл 2 хүүхдүүдтэй л үйлчлэгч ээж хоёр сандраал тэгэл ийм нэг гоё халуун уур амьсгалыг үүсэлсэн хэсгүүд зөндөө гардаг аа. Тэгээд трүүдисч тэгээд одоо сургуульд явах насны их болцсон. Тэгээд энийгээ хэлэх гээд одоо найз болох электр очиж хэлдэг. Нөгөө хэлэх нь бүр үйлж майлаад чамаагүй явуулахгүй яаж ганцаараа байх юм бэ гэл өөр юм. Элдрүүдис таашруулаад яхаа мэдхгүй юудсан хилээд өргөдгөө. За тэгээ хэсэг солигдод дуудлаггүй Рокси багшаас нь шууд ирдгээ. Загтал ирдэг. Тэгээ загтал дээр болохоор том ингээд ван тулсад 7 хунтажийн хамгийн бага хунтажтай ингээд шид цагаар ирсэн байгаа. Би сайн байгаа. Юудс хэрэг байна. Тажгүй гэдэг. Загтал илгээсэн байдаг. Өдрийн хоолн дээр гэр бүлэрээ ярилцдаг. Тэгээд аав нь болохоор хэлэхдээ за одоо шийдсэн рүүдс чи болохоор сургуульд яваа. Тэгээд одоо зөндөө юм сурах хэвээр багш ингээд тийм ван тулсд очоод илүү хөгжөө гэдэг. Тэгээд тэгэнгүүт рүүдс зөрүүлээд би селфи хөргөж явж чадахгүй. Та нэг селфигийн төлбөрийг болон миний сургалтын төлбөрийг бас төлнө. Гуйжин гэлчдэг. За тэгээ 2 хүний сургалтын төлбөрийг бол төлөхөд асуудалтай байна. Зөвхөн би чиний хийдэлэн тэг селфиг бол энэ удаа төлж чадахгүй гэд тэрийг аав нь бол хэлдэгэ. Тэгэд мөг модноос урагдгүй гэл баахан тэгэл сургууль айлтна. Тэнгүүт лүүдээ болохоор эргүүлээд өөдөө за би нэг юм асууя тэгвэл надад ажил олж өгөө. Би ингээ ажил хиймээр байна. Тэгээд би селфигийн төлбөрийг өөрөө төлнө гэж шийдвэрийг хэлдэг. Аав нь болохоор энийг сонсоод зөвшөөрөөд за тэгвэл би чамд энийг асуудлыг шийдэхин тулд цаг хугацаа гарна. Би бодчих. Тэр хүртэл хүлээж хэлээд энэ өдрөө бол тусдаг. Шидээн багшны уснаас хойш шидээн бэлтгэлээс илүү аавтайгаа сэлбэний бэлтгэлийг хийдэг. За тэгэхээр яг ингээд өдөр бэлтгэлээгээ байж байтал моринд ирэхдээ зочин ирдэг. За энэ бууж ирж байгаа зочин бол аавынх нь хуучны танил. Тэгээ рүүдийг бас ажилд явуулаханд бол дуудсан найз найдгаа. За ийм чонын чихтэй аратун хүн гэх юм уу? Тэр үед болохоор гал гайхал. Тэг мэдээж аавахны их нэрэж бэлтэн тэгээд бас хөгжилтэй бас яриануудын хэсэгтэр явнаа. За тэгээд рүүдийг болохоор одоо шууд явахад бэлэн биш гэдгийг аав нь анзаарсанд бол селфигээс салж чадахгүй. Тэмцэг солигдоод моринд ирэхдээ явж байгаа юм хэсэг гарч ирээд рүүдийн ухаан баларцсан байж байгаад сэрж байгаа хэсэг эхэлнэ. Тэгээ манай сэрээд толгойд авахгүй босоод өмнөгөөд чүвэн нүдэнийгээд урагшаага хартал нөгөө нэг том биетэй арат эмхтэй зогсож байна. Арат хүн гэх юм уу? Тэгэхээр аль хэдийн рүүдийг аваад ажлын замдаа гарсан гэсэн үг ээ. За ингээд энэгээр дүүрэн ангийг ярьж дуусгая. Нилээн сонирхох гэдэг болохоор өнөөдөр бичлэг өндөрлөө. Баярлалаа. Баяртай.